Сайн байцгаана уу? Өнөөдөр багш нь та бүхэнд өгүүлбэртэй бодлого бодох арга зүй гэсэн энэ хичээлийнхаа эхний лекцийг танилцуулах гэж байна. За манай эхний лекц бол өгүүлбэртэй бодлого гэсэн ерөнхий сэдвтэй. Энэ сэдвийн хүрээнд бол энэ өгүүлбэртэй бодлогын тухай ерөнхий асуудлуудыг ярилцах юм аа. За лекцийн агуулгыг танилцуулъя. Нэгдүгээрт бид нэр өгүүлбэртэй бодлого түүний бүтэц ангиллын талаар ярилцсан, хоёрдугаарт өгүүлбэртэй бодлогыг бодох ерөнхий арга, түүний шин чанарын талаар, гуравдугаарт бага сургуулийн математик сургалтанд өгүүлбэртэй бодлогын гүйцэтгэх үүрэг, бага сургуулийн сурагчдын оюуны хөгжилд математикийн өгүүлбэртэй бодлогын гүйцэтгэх үүрэг гэсэн энэ агуулгаар, дөрөвдүгээрт нь яагаад бага ангийн сурагчдад өгүүлбэртэй бодлого хэцүү байдаг вэ гэсэн ийм чиглэлээр лекц маань яригдах юм аа. За өгүүлбэртэй бодлого болон түүний бүтэц гэхлээр энийг эхлэхийн өмнө та бүхэнд багш нэг зүйлийг сануулъя. Учир нь та бүхний дотор зарим оюут нь математикийн ухаан судалсан, зарим оюут нь судлаагүй байгаа. Мөн та бүхэн бүгдээрээ өөрсдөө бага сургуулийг дамжаад ирсэн учраас тэнд байхдаа өгүүлбэртэй бодлогыг маш их бодож бас түүнтэй нэлээд ажиллаж исэн учраас та бүхний огт мэдэхгүй зүйл биш учраас ямар өнцгөөс нь би өөрөө багш болсон хойноо энийг тайлбарлах ёстой вэ гэдэг бодлоор хандаасаа гэж багш нь хүсэж байна. За өөрөөр хэлбэл та бүхний мэддэг асуудал учраас багш нь бас зарим зүйлийг товчхон дурдаад явна. Ямар өнцгөөс нь харах вэ? Багш болсон хойноо би яаж энэ өгүүлбэртэй бодлогыг тайлбарлах вэ гэдэг талаас нь та бүхний хүлээж аваасаа гэж хүсэж байгаа шүү. За өгүүлбэртэй бодлого гэдэг нь юмс үзэгдлийн нөхцөл, тэдгээрийн чанарын болон тоон шинжүүдийн хамаарлын өгөгдөл асуултаас бүрдсэн өгүүлбэрүүд бөгөөд түүнийг бодох гэдэг нь уул асуултанд тохирох хариу гэрх үйл ажиллагаа юм аа гэж тодорхойлсон байгаа. За жишээлбэл энд нэг жишээ авсан байж байна. Өгүүлбэртэй бодлогын нэг гол онцлог нь бодлогын нөхцөл олох зүйлийг бичгийн хэл дээр өгүүлбэр хэлбэрээр бичсэн байдаг. За жишээ нь цагт 50 км явдаг ачааны машины 6 цагт туулсан замыг 5 цагт туулдаг автобусны хурдыг олоо гэсэн өгүүлбэртэй бодлого байна. За саяын тодорхойлтыг схемчлээд загварчлаад аваад үзэх юм бол нэг нөхцөл өгөгдөх нь байна. Мөн түүнийг олох зүйл гэсэн ийм бүрэлдэхүүн хэсэг байх нь. Өөрөөр хэлбэл бодлого маань нөхцөл олох зүйл гэсэн хэсгээс тогтох нь байна. За жишээлбэл жишээн дээрээ аваад үзэх юм бол автобус цагт 50 км явдаг ачааны машины 6 цагт туулсан замыг 5 цагт туулдаг гэсэн ийм нөхцөл байна. За тэгээд олох зүйл нь автобусны хурдыг олгож. За мэдээж энэ автобусны хурдыг олохдоо энэ нөхцөл болон олох зүйлийн хоорондын холбоо хамаарлыг ашиглах юм аа. Энэхүү холбоо хамаарлал нь байгалийн хуулиуд, физикийн хуулиуд голцоо байдаг. Тэр утгаараа өгүүлбэртэй бодлого гэдэг маань байгалийн шинжлэх ухаануудын суурийг маш сайн бэлтгэж өгдгөөрөө бага сургуулийн математикт бол чухал үүрэг гүйцэтгэдэг юм аа. За тэгэхээр энэ бодлогын өгүүлбэрийг хүүхэд уншаад түүнийг нөхцөл болон олох зүйлээр нь ялгаж болж байна. Тэгвэл тэр холбоо хамаарлал нь бол тэр хүүхдийн амьдралын туршлага, өмнөх мэдлэг, за судалсан зүйлүүд гих олон зүйлээс бол ингэж болж тодорч харагдах юм нүдэнд үл үзэгдэх зүйл байх нэ. За энийг олох бол мэдээж хүүхдүүдийн хувьд бол нэлээд чадвар шаардсан төвөгтэй асуудал байдаг. За энийг олж ээж энэ бодлого маань шийдэгддэг. Энийг олж ээж энэ бодлогыг бол бүрэн ойлгож, бүрэн шийдвэрлэх болцоотой болдог. Тэр утгаараа энэ холбоо хамаарлал нь бол маш чухал байдаг. За ер нь бол өгүүлбэртэй бодлого гэдэг бол амьдралын элдв асуудал байдаг. Хүний амьдралын өдөр тутам тохиолддог элдв асуудал байдаг. За тэр элдв асуудлыг математикийн загвар руу шилжүүлээд за тэгээд математикаараа шийдээд математикийн шинжлэх ухааныг ашиглаж шийдээд
За тэр гарсан шийдэл нь бол амьдралын элдв асуудлын шийдэл болдог гэдэг нэг ийм цикл, ийм эргэлт бол байгаа юм аа. За тэгэхээр энэ одоо эргэлтийг харахад бол тэр амьдралын элдв асуудлыг математикаар шийдэх гээд тэр хооронд одоо өөрөөр хэлбэл энэ асуудлыг энэ математикийн шийдэл хүртэлх энэ асуудлыг заавалжгүй математикийн загвар гэсэн энэ алхмаар одоо ингэж дамжуулж шийдэж өгч байгаагаараа бас энэ өгүүлбэртэй бодлогын маань бас бодолтын шинж чанар онцлог бол харагдаж байгаа маа. За энэ дээр би одоо нэг жишээг бас оруулсан байж байна. Оюун хүүхэд хараад 4500 төгрөг орчуулга хийгээд 9200 төгрөг авчээ, нийт хэдэн төгрөг олсон бэ гэсэн. За энэ бол нэг оюун ч юм уу хин чимний хүүхэд одоо ингээд хичээлийнхаа хажуугаар ажил хийгээд мөнгө олж байгаа тохиолдлын амьдралын л асуудал. За тэгвэл одоо үүнийг математикийн загвар руу шилжүүлэхээр 4500 9202-ыг ингэж загвараар илэрхийлээд энэ хоёр нийлээд хэд юм бэ гэсэн асуултыг төвшүүлж өгч байгаараа энэ математикийн загвар болж өгч байгаа. За энийг ашиглаад энийг нийлүүлэх гэж байгаа учраас нэмэх юм байна гэд энэ хоёрыгаа нэмээд 13700 төгрөг гэдэг ингэж олж байгаа маань оюун нийт 13700 төгрөг олжээ гэд өмнөх асуултын маань өмнөх одоо амьдралын асуултын маань шийдэл хариу нь болоод өгч байгаа маа. За тэгэхээр энэ өгүүлбэртэй бодлого гэдэг маань нэг ийм л одоо процесс явагддаг байх нэ. За өгүүлбэртэй бодлогын талаар бол математикийн олон эрдэмтэд нэлээд дөрвөлтөө ажлуудыг хийсэн байдаг. Түүн дотроос одоо хамгийн гол ажлыг хийсэн эрдэмтэн бол Америкийн Унгар гаралтай эрдэмтэн Жорж Пойер гэдэг. За энэ эрдэмтэн одоо өөрийн ухамсарт амьдралынхаа маш олон жилийг өгүүлбэртэй бодлогыг судлахад зориулж мөн одоо хамгийн оновчтой шийдвэрлэх алхмуудыг тодорхойлсон байдаг юм аа. За түүний бичсэн бодлого хэрхэн бодох вэ гэдэг ном бол 1945 онд хэвлэгдсэн одоогоор математикийн хамгийн олон хэл дээр орчуулагдсан ном гэж ингэж тооцогддог. За энэ бодлого хэрхэн бодох вэ гэдэг дээр бол бодлогыг бодох үндсэн дөрвөн алхмыг бол тодорхойлсон байдаг. Энэ дөрвөн алхмыг бодлогыг ойлгох, зураглал схем хийх, төлөвлөгөө стратеги боловсруулах, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх, бодолтыг эргэж харах гэж тодорхойлсон байдаг юм аа. За энэ Жорж Пойергийн одоо энэ тодорхойлсон энэ дөрвөн алхмын одоо хүрээнд дараагийн судлаачдын одоо бодлогыг бодох алхмууд бол эдгээр дээр тулгуурлаж эдгээр дээр одоо үндсэн зөв тогтолцоог нь хадгалж ингэж шийдэгдэж тодорхойлогдсон байдаг. За тэгэхээр бид нар ч гэсэн энэ одоо өгүүлбэртэй бодлогыг бодохдоо яг энэ дөрвөн алхам дээр тулгуурласан одоо бодох ерөнхий алхмыг бол бас авч үзэх юм байгаамаа. За дараагийн нэг голлох эрдэмтэн бол энэ Оросын эрдэмтэн Лев Мойсович Фридман гэдэг эрдэмтэн байдаг. За энэ эрдэмтэн бол бодлого бодох үйл явцыг үйлдвэрлэлтэд зөөрлөж авч үзсэн байдаг. Энэ одоо үйлдвэрлэл байх юм бол тэрнийг одоо үйлдвэрлэлийг явуулахын тулд нэг түүхийн эд хэрэгтэй. За тэгвэл тэр түүхийн эд нь бол бодлого юм аа гэх. За тэгээд тэр үйлдвэрлэлийн одоо яг түүхийн эдийг үйлдвэрлэх үйлдвэр хэрэгтэй. За тэр нь бол яг энэ бодлого бодох үйл ажиллагаа юм. Тэр үйлдвэрлэлийн арга технологи нь одоо бодлого бодох арга юм аа. Одоо багаж нь одоо бодлого бодох арга юм аа гэж тодорхойлсон байна. За тэгэхээр ямар нэгэн үйлдвэрлэл явагдаад түүнээс бүтээгдэхүүн гарна шүү дээ. Түүхийн эдийг үйлдвэрийн процессор одоо дамжуулаад үйлдвэрлээд нэг бүтээгдэхүүн гарна шүү дээ. Түүнтэй адилхан тэр одоо манай бодлогыг одоо түүхийн эд гэж одоо тооцоод бодох үйл ажиллагаагаа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаатай зөвөрлээд ингээд гаргаад ирэх юм бол тэр гарчиж байгаа одоо бүтээгдэхүүн бодлогын хариу байна гэж ингэж тодорхойлсон байдаг. Багш нь яагаад энэ эрдэмтний энэ одоо зөвөрлөлснийг та бүхэнд харуулж байгаа вэ гэхлээр энэ бол бас нэлээд амьдрал дээр ингэж буулгаж ойлгоход бас хүн болох болов гэж ингэж бодож байна. За мөн одоо Скаткин гэдэг эрдэмтэн одоо бага ангид математик заах арга зүй гэдэг номон дээрээ энэ өгүүлбэртэй бодлого бодох энэ үйл ажиллагааг ийм алхмуудаар тодорхойлсон байдаг. Нэгдүгээрт нь багшийн заавраар практик үйл хийн. Одоо хүүхэд 3 харандаанаас нэгийг аваад одоо хэд үлдсэн бэ ч гэдэг юм ингээд яг
бүр одоо тоо болон үйлдэлтэй танилцж явах үедээ практик үйл хийгээд бодлогыг боддог юм аа гэх. Тэгээ хоёрдугаарт нь бодлого гэдэг үгтэй танилцуулаад тодорхой бодлогуудтай танилцуулна. За энэ мэдээж энгийн бодлогуудтай танилцуулахыг хэлж байгаа. За тэгээд багштай хамтраад бодлогын элементүүдийг ялгана. Юу өгөгдөж, юу мэдэгдэж байгаа, юуг олох ёстой юм, юу мэдэгдэхгүй байгаа юм гэдэг. За тэгээд ямар үйлдэл гүйцэтгэх юм гэдэг ингээд бодлогоо бодох. Ийм одоо дарааллаар хүн бодлогод суралцдаг юм аа гэж ингэж бодлогыг бодож сурдаг юм аа гэж үзсэн байдаг. За хамгийн сүүлд нь одоо бодлогын хариуг олох гэх. За тэгэхээр энэ хоёр эрдэмтний одоо энэ бодлогыг бодох үйл ажиллагааг ингэж тодорхойлсон мөн л нөгөө Поягийн нөгөө дөрвөн алхамт үйл явцын одоо зөв тогтолцоог бас хадгалсан байгааг та нар маань харж байгаа баха. Эдгээр одоо алхмууд бол та бүхний одоо аль сайн чаддаг алхмуудыг бас дотроо багтаасан. Тэдгээртэй бол адилхан, тэдгээрийг бол яг буулгаж болохоор байгаа нь бол харагдж байгаа байхаа. Тэр өнцгөөс нь та бүхэн бас эргцүүлэн бодох хэрэгтэй. За өгүүлбэртэй бодлогыг маш олон янзаар ангилж болдог. За бодлогын одоо тавилаар нь ямар одоо нөхцөлийг, ямар одоо асуултыг тодорхойлсон байна вэ гэдгээр нь одоо бүрэн тодорхойлогдсон, бүрэн биш тодорхойлогдсон, мөн нээлттэй хаалтаа гэх мэтчлэнгээр ангилж болж байгаа. За бүтцээр нь бол энгийн бодлого, нийлмэл бодлого гэж. За энгийн бодлогыг та бүхэн математик арга зүйн удирдгал хичээлдэр маш сайн судалсан учраас багш нь одоо энэ хичээл дээрээ бол нэг дэлгэрүүлж сайн үзэхгүй зөвхөн нийлмэл бодлогоо үзнэ гэдгийг өмнө нь та бүхэнд тайлбарлсан байгаа. За агуулгаар нь бас ангилж болдог бодлогыг процентийн бодлого, хөдөлгөөний бодлого, одоо комбинаторикийн бодлого ч гэдэг юм уу, ямар агуулгыг одоо хүндсэн, ямар агуулгыг багтаасан байна вэ гэдгээр нь ингэж агуулгаар нь ангилж болдог. За бод харгаар нь ангилж болдог. Хавтангаар загварчлах, зөрөөгөөр тооцоолох, тогтолцооны аргаар бодогдох бодлогууд, төгсгөлөөс нь тооцох бодлого ч гэдэг юм уу, ингээд маш олон янзын ангиллууд байдаг. Тэгэхээр одоо та бүхэн эдгээр ангиллын аль нь ч таарч ээж, аль нь ч тохиолдож ээж болно. Та бүхэн бас эдгээр ангиллын аль нэгийг нь одоо илүү сайн мэддэг байх талтай. Тийм учраас одоо заавал тэгж ангилна гэсэн одоо хатуу бол шаардлага бол байхгүй. За өгүүлбэртэй бодлогыг бодох ерөнхий аргыг өмнө нь одоо багшийнх нь дурдсанчлан Поягийн дөрвөн алхам дээр тулгуурласан ийм 5 алхмыг та бүхэн санал болгож байгаа юм. За эдгээр 5 алхмыг бол манай багшийн сургуулийн одоо судлаачид за тэн дотор одоо миний бие бас оролцоод ингээд энэ 5 алхмыг бол бага сургуулийн математикийн сургалтанд хэрэглэхэд тохиромжтой байна гэдгийг судлаад тогтоосон байгаа. За нэгдүгээрт нь бодлогыг уншиж ойлгох, бодлогын нөхцөлийг ойлгох, тавилыг ойлгох. За хоёрдугаарт нь бодлогыг загварчлах, гуравдугаарт нь бодох аргыг сонгох, дөрөвдүгээрт нь бодлтыг хэрэгжүүлэх, тавдугаарт нь бодлтыг эргэж харах гэдэг ийм 5 алхмыг гүйцэтгэжээж ялж бодлогыг бодох юм а гэдгийг тодорхойлсон байгаа. За энэ бодлогыг одоо яг энэ 5 алхмаар бодсон жишээг багш нь маш олныг одоо та бүхэн санал болгож байгаа юм. Та нар энэ одоо багшийнхаа өгсөн линкээр ороод үзэх юм бол маш олон бодлогыг ингээд бодлогын бодолтыг тайлбартай нь оруулсан байгаа. Тэдгээрийг та бүхэн төвчээртэй ингэж үзэх хэрэгтэй. За тэгээд үзэж явах явцдаа хаана ямар алхам нь одоо хэрэгжиж байна вэ гэдгийг нарийн сайн анзаараарай. За математикийн ухаан хичээлийг судалсан оюутнууд бол эдгээр 5 алхмыг сайн эзэмшсэн байгаа баха гэж багш нь найдаж байна. Тэгэхээр энэ дээрээс одоо бас дурдаад хэлэхэд математикийн ухаан судалсан оюутнууд маань математикийн ухаан судлаагүй оюутнуудтай одоо ментор хийгээ зөвлөн туслах ийм одоо үүргийг гүйцэтгээд явах бололцоотой шүү. За энэ 5 алхмыг яаж гүйцэтгэх одоо яаж хүүхдэд суралцахад нь одоо дэмжлэг үзүүлэх талаар бид нэр дараагийн хичээлүүд дээр маш нарийн сайн ингээд алхамчлан авч үзэх болно. За бага сургуулийн математикийн сургалтанд өгүүлбэртэй бодлого бол маш олон үүргийг гүйцэтгэдэг, маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Нэгдүгээрт нь хүүхдийн сэтгүүн үйлдэлийг хөгжүүлдэг. Хоёрдугаарт нь математик хэл тайлагдахыг дэмждэг. Өөрөөр хэлбэл өгүүлбэртэй бодлогоор дамжуулж математик хэл тайлагддаг хүүхэд. За гуравдугаарт нь асуудлыг оновчтоо шийдвэрлэх, суралцах, арга барилд суралцах ийм одоо боломжийг олгодог.
төвчээртэй үнэн шударга оюуны хөдөлмөрийн амтыг мэдэрдэг болгодог. За энэ төвчээртэй гэдэг бол маш чухал одоо ийм чанар байдаг. Бүх насан туршид нь одоо хэрэглэгддэг ийм одоо сайн чанар. Түүнийг одоо өгүүлбэртэй бодлогоор дамжуулж эзэмших боломж, тэрийг хөгжүүлэх боломж бол байдаг. За ямарваа нэгэн асуудлыг шийдэх арга стратегид суралцдаг өгүүлбэртэй бодлогыг дамжуулж хамгийн чухал зүйл бол дээд эренбийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх хэрэгсэл болж өгдөг. Өөрөөр хэлбэл тэр задлан шинжлэх, үнэлэх, сайжруулах, бүтээх төвшний ажлыг бол энэ өгүүлбэртэй бодлогоор дамжуулж хийж болдгоо. Сурах арга барилд суралцдаг. За энэ бол одоо багш нь энд бүр 2 дахин дурдсан байгаа. Тэгэхээр энэ бол үнэхээр одоо энэ өгүүлбэртэй бодлогын хамгийн их үр дүн гэж үзэж болно. Тэр юмыг хүн уншаад сурдаг бол тэр уншиж юмыг ойлгох чадвартай бол өгүүлбэртэй бодлогоор дамжуулж суралцдаг. Тэр утгаараа бол энэ маш сайн юм суралцах арга барилыг дэмжигч болж өгдөг. За дараагийн нэг чухал зүйл бол өөрийгөө хянан зохицуулахад суралцах хэрэгсэл болдог. Гэх мэтчлэнгийн маш олон үүргийг гүйцэтгэдэг. За энэ үүргүүдийг бол бид нэр одоо дараагийн лекц семинарууд дээр олон удаа энэ яригдаад дурддагдаад тухай үед нь за бид нэр ингээд нэгдүгээр лекцэн дээр ингэж дурдж байсан. Тэгвэл одоо эн чинь ингэж илэрч чинь гэдэг ингээд бид нэр бас тухай бүрт нь ингээд яриад тэмдэглээд явах учраас та бүхэн энийг бол бас олон удаа энэ одоо үүргүүдтэй бол тааралдах байхаа гэж өгш нь бодож байна. За нэг асуулт асууя. Та бүхний бодлоор алийг нь одоо энэ хоёр одоо бодлогын алийг нь хүүхэд бодоход амархан бэ? Алийг нь амархан бодох вэ? Нэгдүгээрх нь бол тоон илэрхийлэл нь, хоёр дахь нь өгүүлбэртэй бодлого байна. За энэ асуултыг өөрөөсөө асуугаад тэгээд яагаад гэсэн асуултыг мөн одоо залгаад асуугаарай. Тэгэхээр жишээлбэл өгүүлбэртэй бодлогыг хүүхэд бодоход хэцүү байдгаа гэж та бүхэн амьдралынхаа туршлагаас одоо ингээд хариулах юм бол яагаад хэцүү байдаг юм бэ гэдэг дээр одоо заавал хариулт олж дэвтэртээ бичих хэрэгтэй шүү. Тэрийг заавал хэрэгцүүлж бодороо яагаад хэцүү байдаг юм бэ? Ер нь энэ өгүүлбэртэй бодлогыг чинь бодох алхам нь энэ тоон илэрхийлэлд хүрээл тэр тоон илэрхийллээ бодвол хариуг нь гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр өгүүлбэртэй бодлого тоон илэрхийллээсээ яагаад хэцүү байдаг юм бэ гэдэг дээр бол маш сайн хэрэгцүүлж бодох хэрэгтэй гэж зөвлөж байна. За яагаад хэцүү гэдэг дээр одоо бас саяын эргцүүлэн бодсон тэр эргцүүллээс иймэрхүү дүгнэлтүүд гарч байгаа болов уу гэж багш нь бодож байна. За мэдээж бодлого маань өгсөн зүйл, олох зүйл тэдгээрийн холбоо хамаарлаас бүтсэн байгаа. За тэр өгсөн зүйл дээр нь задлан шинжилгээ хийнэ. Энэ задлан шинжилгээг дээд эренбийн сэтгэн бодох чадварыг шаардж хийж байгаа. Сэтгэхүйн үйлдэлийг одоо маш сайн хөгжүүлсэн байж задлан шинжилгээ хийж байгаа. Юу нь мэдэгдэж байгаа, юуг нь олох ёстой, ямар холбоо хамаарал байгаа, яаж илэрхийлж болохын гэх мэтчлэн гэх. За тэгээд энэ өгсөн зүйл, олох зүйл хоёрын одоо энэ холбоо хамаарлыг ингэж тогтоож байх явцад тэр математик хэл шаардж байгаа, уншиж ойлгох чадвар шаардж байгаа, арга стратегийг эзэмшсэн байдал шаардж байгаа, туршлага шаардж байгаа. За эдгээрийн нийлбэрээр бол дээд эренбийн сэтгэн бодох чадвар шаардж байгаа. Тийм учраас энэ одоо сэтгэхүйн өндөр түвшний үйл ажиллагаа шаарддаг учраас хэцүү байж болох юмаа гэсэн хариултыг та нар маань бас гаргасан болов уу гэж ингэж бодож байна. За энэ одоо би та бүхэнд санал болгож байгаа нэг үнцэг болохоос биш, та бүхний хувьд бас өөр ингэсэн тайлбарууд бол гарч иж болно. За энэ бол багш мэргэжилтний одоо энэ математикийн хичээлийг зохион байгуулах гэж байгаа багшийн заавал анхаарах ёстой асуудал юм байнамаа. За ингээд энэ лекцийг та бүхэн уншиж танилцсныхаа дараа мөн гарын авлага дээр байгаа нэгдүгээр лекцийн одоо материал бол нэлээд олон хуудас материал байж байгаа. Би энд бол та бүхэн товч танилцуулж байгаа. Гарын авлага дээр бол нэлээд дэлгэрэнгүй байгаа. Тэгэхээр эдгээртээ уншиж танилцсныхаа дараа та бүхэн энэ оюуны зураглалыг хийгээрэй. Би одоо энд ингээд оюуны зураглалыг Xmind гэдэг програмыг ашиглаад хийсэн байна. Тэгэхээр та бүхэн энэ гараараа дэвтэр дээрээ зураад энэ оюуны зураглалыг хийгээд үзээрэй. Энэ оюуны зураглал бол та бүхний өмнөх мэдлэгээ сэргээн санах, цэгцлэх, юуг мэдэж байгаа, юуг одоо илүү сайн судлах шаардлагатай байгаа вэ гэх одоо зүйлүүд дээр одоо дүгнэлт хийх юм боломжийг олох байхаа гэж бодож байна. Энэ оюуны зураглалыг
заавал хийхийг та бүхнээс хичээнгүйлэн хийхийг ингэж хүсэж байна. За ингээд энэ удаагийн лекц маань дуусч байна. Амжилт хүсье та бүхэнд.